За тэгэхээр guys өнөөдөр хэдүүлээ маш сонирхолтой зүйлийг хийх болно. Юу вэ гэхээр вэ штэ. Та хэдийн зарим нь мэдж байгаа. Тун удахгүй Rapper Thunder-ын тоглолт болох гэж байгаа. Яг зөв. Тэгээд би тэр тоглолтын дээр очино. Тэгээд одоо хэдүүлээ тоглолтынх нь бэлтгэл рүү н орж Thunder-тэй өөртөө нуулзаж ерөөхдөө үйл явц ямар хаагийг харъя. Тэгээд яаж хоосон орох вэ гэж жоохон санаа зовоод ээжсэн чинь энд ашгүй KFC биш таарж ин замаараа хэдүүлээ гоё KFC аваад мэдээж тоглолтондоо бэлдээд нилээ өсөж байгаа. Тэгээд KFC аваад орж гоё KFC-гээр дайлцгаая. Guys. Чуба. Oo, дуусах шүү. Зя. Салж нийлэн харгаа мэдгүй хонож тэнэн хөгжим шанхан ханаа нэмгэ хөршөө дуурсан хоохон жингэн хөдлөн дутаж хоомын жилэн хөсөө гац тоншод хийлэн чадан тариуч гармын жилэн чалчих цаагүй гадуур шиг шатгаан нэмэн суцаад их мөнгө төлн карман дэлэн октод намайг санаад амьдрал анх удаа гараа ядарч KFC өргөж үзлээ. Харж байгаа. Энэ бол нэг хэдхэн хүний талаар биш тоглолт бол маш том нүсэр болох гэж байгаа. Тийм учраас нэг тоглолт нь бол хэдэн хүн байгаа. Хүүмид. Одоо тоглолтод тусалж байгаа хүмүүс юм багтаа. Одоо эдгээр тоглолтод тусалж байгаа хүмүүс үү? Бүжийн бэлтгэл, тоглолтын бүжийн бэлтгэл юм уу те? Та миний ард харж байгаа тоглолтын бүжийн бэлтгэл гэхэд энэ хэдэн хүн байгаа юм бэ? Хүүмид юу маш их хүн байна. Тэгээд энэ олон хүн бол мэдээж олон KFC идэнэ. Тэгээс өөрөхгүй нэлээ гарны булчин бол нэлээ зангирч. Булчинтай убагийн булчин бүхэл ядарч байна. Та тэгэл бодлоо. өдөр болгон хааслатаас дүг өөрийгөө өөрийн хүснээр дүг чам хараад дүг чамаас дүг чатар бэнэ дүг чамаас дүг намайг хараад дүг нэзүүдийн хаа дүг надад дүг намайг хараад энэ цагийн түр яг арчиж яг одоо наач хөлтөй бэлтгэл бол хүн бууж ийж харж байгаа. Одоо нэг хэдэн минут болоод гарахгүй эндээс бүр ингэж шууд ингэж бүжигмээр санагдаж байна. Даанч ивсэл байхгүй. Тэгээ одоо хэдүүлээ орж танартай уулзцгаая. За юу вэ? Ихтгэл тажгаа. Тажгүй. Буужигнал байна уу? Өстө буужигч амар буужигч байгаа сте. Тийм биш. Ямар их хүн бэ? Тоглолтын бэлтгэхээр анх удаа ирж байна. Тэгээ ийм олон хүн оролцдог гэж бод. Ёстой бодсонгүй. Тэгээд тоглолт нь за одоо хэдэн хувьд бэлтгэл явж байна? За одоо ерөнхийдөө нэг 80% 80 за бараг л бэлэн байна. Ер нь бараг гайгүй болцсон. Энд ч тэгээ яг манай одоо нэг тайзан дээр бүжиг тийм хүмүүс байна. Босод хүмүүс нь бас тусдаа өөр газар явж байгаа. За. Орж ирвэл бараг ингэ нилээ. Би та нарт амжилт хүсгээд өөрийнхөө зүгээс ямар та хэдийг өсөж байгаа ах гэж одоо KFC-тэй ямарсан ирлээ. Та тэгээд сайхан KFC идээд гоё калороо амар шатагж байгаа юм шиг тийм. Бүжгээр бол тэгээд сайхан калороо дараа нь шатаагаад тэгээд сайхан тоглолтондоо бэлдээрээ гэж ирж байгаа шүү. За тоглолт нь ер нь хаана хизээ болж байгаа лээ? Одоо төв цэмгэлдэх 5 сарын 23-нд одоо цэмгэлтгийн хамгийн анхны тоглолт болж байгаа байхгүй. Тийм үү? Жилээ. Ер нь угаасаа тийм байна. 5 сарын 1 22 23 чинь цэмгэлтгийн дандаа хамгийн ихний тоглолт. Зуны яг эд үеийн нээлтийн баг ингээд хийж байгаа юм байна шүү дээ ер нь бол тий. Цэмгэлтгийн нээлтийг бол хийж байгаа. Тэгээд марафонтой өдөр байгаа. За. Хамгийн сонирхолтой тийм. Хүмүүс гүүгээл оройн сайхан ачаалаа тайлаа тий спортоо хийж байгаа. Би өөрөө гүүгч байгаа. Тийм үү? Тэгээд 5-д гүүгээд 23-т орё гэсэн бодолтой гүүг. За нэлээд зоригтой бас тий. Шааж орж ирээд тэр чигээрээ шууд цэнгэлтэх рүү. Гүүсэн чигээрээ болж байгаа. Тэр чигтээ хурд хийгээд цэглэг оргоод тайзнараа гаргаад зүгээр тэрүүгээр байна. Тэгээ манай тасалбар ер нь одоо бас нэлээд гайгүй шатарч байна аяг нь. Одоо Shopee дээр байгаа, box office дээр байгаа. Тэгээ GS-ээр бас худалдаалж байна. Гэх юм уу? Тэгээ 10-ны тасалбар одоо өнөөдөр яваад барыг дуусч байна. За би одоо тасалбар шүү дээ. Би одоо тасалбар аваагүй байгаа шүү дээ. Авахгүй бол болохгүй биш. Маш сонирхолтой гэдэг. Маш сонирхолтой. Тасалбар маш хурдан авахгүй бол ер нь эвгүүтэх гэдэг шүү. Маш эвгүй болох гэдэг шүү. Тэгээ энэ олон хүн бэлдэж байгаа юм чи ер нь нэлээл гоё л тоглолт болох байх гэж бодож байна тий. Энэ бол хэдэн ер нь оролцож байгаа яг тоглолтод. Тийм би одоо яг тоог нь бол бас сайн мэдэхгүй. Ерөнхийдөө бидэд бол 100 хүрж байгаа. 100 гарцсан уу? Тийм. Энэ бүжигэнд байгаа хүмүүс чинь 100 гарчаа. Тэгээд бид нар чинь арын албаныхан чинь бид нар чинь баг 50 40 50 лаа шүү дээ. Тийм одоо ингээд дийлэгц за видео нөгөө дуу бичлэг тий.
тэгээд ингээ маркетинг дээр явж байгаа. Бараг 200 төгөх юм Тэгээд байна. ер нь нэг 100 эд 200 шахуу хүний бүрэлдэхүүнтэйгээр тэгээд сая он гарснаас хойш яг үндсэн бэлтгэлд он гараад яг тоглолт хийн гэсэн бодол бол нодлонгоос хойш. Нодлон тайгалт дуу цацаал. Тэгээд ер нь нэг бидний хувьд бол нэг жил хагасыг хүлээлттэй юм. Одоо ач холбогдлоо аим цаа. Наад нэг асуух юм байна. Одоо миний анзаарадлаа сүүлийн үед одоо та нарын маань ингээд клипүүд яг Монголын уламжлалт соёл эргээд одоо яг өөртөө гаргах одоо чиглэл рүү ингээд айгүй орох болсон шүү дээ. Ингээд ямар ч одоо сүүлийн клипүүдийг харахад пүү Монгол гэж бид чи ямар гоё соёлтой, ямар гоё улс үндэстэй юм бэ. Тэр санаа юу нь яаж ихсэн бэ? Тэр санаа чинь зүгээр ерөөсөө тайгаар очиод штэ. Тийм үү. Нөгөө бид нар нэг тайгад очиж клип дуу хий гэж бодоод юу хийхээ мэдэхгүй. Тэгээ зүгээр тайгаа явцсан байхгүй. Өвлийн тайгыг очиж үзье гээд. Тэгээ урцсанд хоноод тэнцээ чинь туваа хүмүүстэй цуг байгаад ингэж нэг хэсэг агаарыг авж ягаад тэгээ дууга зохиогоод ирсэн өнөө зохиогоод клип нэг ам таарахгүй учраас авчиж байгаа. Тэгээ ирснээсээ хойш ягаад ч нэг юм байгаль майгал юмд айгу дуртай болоод тэгэл түүхийн юмнууд уншиж байгаа. Тэгээ яг дараагийн клипээ хийхдээ зүгээр за одоо сая ингээд тайгт хийчтэй. Тэгвэл ер нь нэг түүх рүү эргээд нэг өнгөрсөнд очиж хийчихвэл яа гэдэг бодлоос үүсэл. Тэгээд тэр нь таалагдаад тэрнтэйгөө нэвт ороод пам гээл хүмүүст ч айгуу гоё таалагдчихсэн. Тийм байл. Хүмүүс айгуу наадс би ингээд бослоо. Үгүй ямар гоё санаатай, ямар гоё одоо тэр нөгөө физиклийн тоглолт клип чи юу лээ? Монгол тэр Монгол эдэр бол яа тэр бол бас нэг ер нь тэрүүгээр баг нэг Netflix рүү үзчихээр нэг дайвуу зохиол гаргаад тэгээ түүхэн ер тиймэрхүү юм санаа манаа байхгүй яриа. Яг тийм одоо санаа бол одоохондоо бол ер нь байхгүй. Гэхдээ ерөнхийдөө нэг тийм бүтэн зохиол болгож үзэх санаа бол бидэд байгаа. Тэгээ зүгээр зөвхөн зохиолчтэй. Бид нар чинь одоо манай ажиллаж байгаа багч нь угаасаа надаас бусд нь бүгдээрээ киноны мэргэжлийн хүмүүс хэвгүй одоо зураачтай, зургийн дарга, их мэдчлээ одоо тоглож байгаа хүмүүс, найруулагч, зураг авсан хүмүүс, нэгдүгээр найруулагч гэдэг бүгдээрээ кинонд яваад ингээд кинонд туршлагатай байсан, удацсан хүмүүс байгаа. Тэгэхээр сая клипэн дээр болж байгаа энэ богинохын явдлыг магадгүй сонгож үзүүл гэсэн бол зүгээр мохрын санаа болов. Надад шууд гэж бодчих. Тэгээд хажуугаар нь дуу нь ингээд яг клиптэйг ингээд илүү ингээд бүр огшоогоод ингээд яаж байгаа болохоор бүр ингээд ороод тэгээд айгүй олон залуучууд бас ингээд тэр клипүүдийг хараад тэр дууг сонсоод ингээд хуучны яг түүх рүүгээ соёл руугаа илүү орсон байгаа. Тий харин тэр нь одоо бидэд яг хамгийн гол одоо юу цаагаараа нөгөө нэг далд зориг шиг юм байгаад байгаа шүү дээ. Тэрэн дээрээ болохоор нэг юм түүхийг сонирхуулах байгаад байгаа байхгүй. Тэгээд одоо бид эдийг гаргаж байгаа богинохон түүхэн утгатай клипнээс тэр хүн тэр түүхийг дэлгэрүүлж уншаад тэгээд тэрэнд ингээд сонирхолтой болж ивэл бас ингээд хамгийн том үр нөлөө байгаад байна. Өвд ээлжээ одоо хийсэн зүйлийг мэддэг те. За тэгээд тоглолтын амжилт хүсье. Ямар сайн. Окей бро. За урилга явуулъя. За зүгээр би авах шаардлага ашиггүй шүү. Яг наадад чи хүлээгээд байж авчихгүй юм шиг. Аваад найзуудаа. Аа нэг юм. За. За.